Тэгээ сүнс бол тэр гүнтэн хөөрхийг мессежүүдээ өгөхгүйд, өвдөлтүүдэд өгөөд бид ингээд мэдрүүлээл гэж байгаа. Дотоод үнэн ухамсар мэдрүүлээд гэж. За ингээд хувь тавилангийнхаа замнал буюу яг өөрийнхөө замналаар явж чадахгүй байгаа тохиолдолд бусад замналаараа явж байгаа буюу дээд их усруудтайгаа холбогдсон энерги эрчим хүч өндөртэй тэр хүмүүс хүссэн хүсээгүй биднийг дагуулдаг. Бид нар тэр хүмүүс татагддаг гэсэн. Энэ хосын харилцаа байж болно. Энэ хин нэгэн дурлах байж болно. Энэ хин нэгэн манлайлагч мундаг хүнд инфлюенсерийг дагах байж болно. Яг тэгэхээр тэр хүмүүс ч өөрсдөө их усруудтай холбогдсон хүмүүс бусдыг ингээд энерги мэдрэмжүүдийг төрүүлээд сүнсийн татаад ингээд дагуулдаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар дагдаг гэсэн. Тэгэхээр мэдрэмжээр бид нар энэ хүмүүсээ дагж байгаа учраас тэр хүмүүсийг юу санал болгож байгаа? Юуг тэр хүмүүс хийхийг зорж байгаа? Тэрэнд нь нэгдээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ амьдрал дээр бид нар амьдрдаг хоёр замнал байгаа. Нэг нь байлдан дагуулах, нэг нь дагах. Тэгэхээр дагах замналыг сонгочихж байгаа. Дагах замнал бол амархан замнал. Урсгалаа дагна. Бусад хувь тавилангийнхаа замнал дээр гарч ирсэн хүмүүсийн юу хүсэж байгаа, хийж бүтээж байгаа хүсэж байгаа зүйлийг дагна. Гэхдээ тэдний хүсэж байгаа зүйл бол буруу биш. Үнэхээр тодорхой хэмжээнд бид нар дагах шаардлагатай үед, ажилтан байх шаардлагатай үедээ, хүүхэд байх үедээ тэдний ээж, аав, эцэг их манлайлж байгаа хүмүүсийг дагдаг. Гэхдээ тодорхой нэг амьдралын зэгт хүрээд бид нар дагуулах, багшлах, үлгэрлэх, манлайлах өөр хүмүүстэй хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Тэр үедээ бид нэр өөрсдийнхөө нуруунд ирэх ачаа буюу өөрийнхөө замналыг зөвхөн өөртөө оногдсон, өөрийнхөө сүнсний орцонд оногдсон, өөрийнхөө сүнсний ур чадвар авьяас бэлэгт оногдсон тэрхүү замналаа дагахгүй бол хямралууд нүрлэж байна.